Сайн байцгаана уу мөглөнаа цавагта тавтай морил Friendly Rivalry гэх киноныхоо үргэлжлэлийг ярьж өгөхөд луунаа бэлэн болсон байна. Лайк, subscribe битгий мартаарай. Энэхүү хөөрхөн Барбины эзэн бол манай хөөрхнөө. Хөөрхнөө маань хүүхэд байхдаа ээж нь нууж имсэн газар ажилладаг. Тэнд нь хамт ажилладаг хүүхэд нь танаа охин ч үнэхээр хөөрхөн юм аа яг таныг дуурайсан гэл. Тэгсэн хамт ажилладаг нэг дүүн гарч ирснээ. Нэг өрөөний үйлчлүүлэгч үнэхээр ядаргаатай юм аа хөөрхөн эмэгтэйг л авна гэдэг гэсэн чи ээж нь гараа явна. Манай хөөрхнөө ээжигээ явуулах дурггүй. Би царай муутай хүмүүс дурггүй гэл ээжийнхээ араас гүйж очиод тоо хэлснээр дууг нь оруулаад ширээн дээр гараал дуулж эхэлнэ. Түүнийг харсан ээж нь түүнээс хойш тэр караоке руу явхаа болоод хөөрхнөөгийн карьерт нь ээж нь анхаардаг болоод зураг авалт болон сонгон шалгаруулалтанд байнга оруулна. Түүний бүх юмаа бэлд битгий хоол идээд чин нэмэгдчин гээд түүнийг болиулна. Хөөрхнөө маань хөөрхөн царайнаас өөр юм байхгүй. Жүжиглж чадахгүй болохоор сонгон шалгаруулалтанд тэр болгон тэнцэхгүй. Ээж нь түүнийг хараад урам хугарна. Хөөрхнөө ээжигээ хайгаа залгаж идэл ээж нь нэг өрөөнд найруулагчтай нэлээн эвгүй байдалтай. Тэгснээ хөөрхнөө гарч ирснээ ээжээ та над юупгийнхаа цахилгааныг дад. Би юу болсныг бүгдийг мэдж байгаа. Надад амттай хоол аваад өг. Гэхдээ би аавд хэлэхгүй битгий санаа зов гэдэл ээжигээ багаасаа сүрдүүлчихсэн. Одоо хөөрхнөө маань инстаграмын од гэхдээ гэр бүл нь тиймч боломжийн айл юм биш. Зүгээр л хөөрхөн зураг дараад брендинг кофенуудыг их хвчлэн ашигладаг. Нууц аккаунтаараа нэлээд хоб баздаг. Манай хөөрхнөөг Эри гэдэг. Жигийн аавын гүйж байсан чинь Эри ирснээ. Аха би толгой муу хичээлдээ тийм сайн биш ч гэсэн мөнгөний үнэр хамгийн сайн үнэрддэг. Жэгийн эгч, Жена эгч яг сүмд хичээлээ бэлтэж байгаа гэдэг нь үнэ юм уу? Би танд хэрэгтэй ч хүн байж маадгүй. Танд ямар нэгэн тусламж хэрэгтэй бол надад хэлээрэй гэхэд Жэгийн аав нь би ийм хөөрхөн охиныг юунд ашиглах вэ? Бодож байгаад хариугаа хэльяар гэж явна. Тэгснээ Жэгийн аав нэг нэвтрүүлэгт орсон. Хоолцоо мэрэгжилтэн бөгөөд хоёр өсвөр насны охинтой хоёулаа хичээлд бэлтэж байгаа болохоор тэднэрт анхаарахгүй бол болохгүй л гэсэн утгатай юм ярьж байна. Ариун цэврийн хэрэгсэл дотор нөгөө эмнүүдээ хийгээ зарах ба Жээ санал толдог охин руу битгий хин нэгэнд эмнүүдээ зараарай гэсэн тушаал өгнө. Улсын ерөнхий шалгалтын өмнөхөн урьдчилан шалгалт болох ба хүүхдүүд дор бүрнээ юмнуудаа бэлдээ санаралдаа сууж ийн. Ангийн багш орж ирснээс шалгалтын материалыг бүгдэнд нь тарааж өгнө. Тэгээд шалгалтаа эхэлцгээе гэхэд Сэлхий Жээ рүү харсан. Жээ түүний өдөөс нүдээ ирмэн. Ингээд манай ээж шалгалтаа дуусгаад багш нар нь бүх хариунуудыг гаргаад тавина. Тэгсэн манай Сэлхий болон Жээ хоёр нэлээн өндөр байранд орчихсон. Нөгөө доожоогүй охин чинь Сэлхий рүү уурлаад хэрвээ чи дээгүр байранд ороогүй байсан бол би ихний хорд багтах байсан гэд харсан. Манай Сэлхий нэгдүгээр байранд орчихсон. Хүүхдүүд бүгдээрээ тэнэлэн муухай хараастай. Утсан дуурсан нөгөө захиалагч гэ залуу сургуулийнх нь гадаа ирчихсэн. Би ирчихсэн байна чамтай уулзах хэрэгтэй байна гэд. Сэлхий маань багш дээрээ ирчихсэн. Багшаа би заавал биений шинжилгээнд орох ёстой юу гэсэн багш нь чамд ямар нэгэн асуудал байгаа мó гин. Тэгсэн Чикён ирснээ багшаа шалгалтын хариу нэг л асуудалтай гэд хөөрхий Сэлхийгээс болоод гуравт орчихсон. Нөгөө шалгалтынхаа материалыг хараад бөөн стресс. Сэлхий Эри хоёрыг явж идэл Чикён ирснээ Эри чи миний оронд бүтэн биений шинжилгээнд орчих. Би хичээлээ хийх хэрэгтэй зарим нэг хүнээс болоод гэд яваад өгнө. Тэгсэн нөгөө захиалагч гэ залуучин Сэлхийтэй уулзах ба Ганнамын дэлгүүрт чи яасан хичээлдээ үнэхээр мундаг болжээ. Сөүл их сургуульд сурахаараа ахыхаа ивент тэтгэн үсттэй. Өмнө нь авч исэн нөгөө нэг эмнүүдээ өгөөрэй гэж шууд хүзүнд нь утга тулгаснаа. Би чам 7 хоногийн хугацаа өгье. Тэр үртэл авчирч өгөхгүй бол арай өөрөөр чамтай яриа шүү гэд сөрдүүлээд явна. Сургуулаас нэгсэн журмаар дээвүрж гисэн хүүхдүүдийг бүтэн биений шинжилгээнд оруулах чинь тэгсэн Эрэ Сэлхий танаж энэ хүүхдүүд чамайг үзэн ядах нь аргагүй штэ. Эдгээр хичээлийн дүнд хамгийн их анхаардаг. Мөнгө цаг хугацаагаа бүгднгийн сургалтанд зарцуулдаг байхад чи нэгдүгээр байранд орсон юм чинь дээ л гэн. Тэгээд хүүхдүүд бүгдээрээ эмнэлэг дээр ирсэн. Хувц салхи өрөөнд хүүхдүүд хувцаа сольж явахад Сэлхийг Эри нэг л анзаараастай. Гэхдээ түүнийг Сэлхий анзаарсангүй. Хүүхдүүд нэг нэгээрээ эмчийн өрөөнд орох ба хүснэгт бүглэн ямар эмнээс харшилтай хэр зэрэг унтдаг юунд дуртай мөн юунд дургу архаг өвчнөө хүртэл хилцгэн. Гэхдээ бүгд ямар юм ууцгаадгаа нууцгаана. Хүүхдүүд бүгдээрээ шээсний шинжилгээ өгөх ба нөгөө санал тоолдог охин ч Сэлхийтэй таарснаа амжилт хүсье гэд гараа авчина. Манай Сэлхий хэрвээ шээсний шинжилгээ өгөх юм бол ямар юм уусна баригдах гад байж идэл утсан дээр нь би чиний хэрэгтэй ямиг өгье гэсэн мессеж ирнэ. Өөрийнх нь зааврын давуу хүрээдэр гээд
Сэлгийн маань эмнэлгээр тойроод л явна. Түүнийг Жэй анзаараастай. Тэгээд нэг хаалга онгойлгосон чинь тохиолн дуураад л үгүй наадах чинь биш чи дээвэр дээр гараад ир гээд гараад ирсэн Жэй зогсож байна. Сэлгийн маань өвдөгс өгдснөө. Би чамайг юу хүсэж байгааг мэдэж байна. Чи надад туслаад өгөөч. Аавынхаа хэрэг дээр би гомдлгүй гэсэн гарын үсэг зуръя гэсэн. Жэй би тийм юм хүсэхгүй байна гэснээ шууд л гараа өгөөд сэлгийг босгож ирснээ өвдөгнийхэн шороог нь гөвж өгөөд би чамайг л зүгээр сайн сайхан байгаасаа гэж хүсэж байна. Би чамтай хамт нэгдүгээр байранд орсондоо үнэхээр баяртай байна гэд шээсээ өгснөө шууд хүзүнд нь альчуур зүлгээд өгнө. Хүүхдүүд бүгдээрээ тусал хийлгээд унтж идэл хин нэгэн босно. Түүнийг Жэй анзаараад араас нь дагаад явж идэл нэг юмж "Хүй Жэй чи яагаад олигтой унтаагүй мэ?" гэн. Орой болж Сэлги Жэй хоёр хамт багт наадамд оролцсон. Тэр дунд ч мөн санал тоолдог охиноос ангийн доожоогүй охин мөнгө өгснөө нөгөө эмнээс авчна. Тэгээд л авангуудаа бүгдийн намруугаа хийснэ. Манай санал тоолдог охин "Хүй чи яаж байгаа юм бэ?" гэсэн. "Ингэж явбал илүү амар үр дүнтэй байдаг юм а чи мэддэггүй мүү л" гэн. Санал тоолдог охинд Жэй Эрийг анзаарч арай гэсэн тушаал өгнө. Жэй Сэлги хоёр маань үнэхээр хөвгчлээ бие биендээ опер шиг зөөж өгвөл хамтдаа багт наадмаар алхацгаана. Ангийн доожоогүй охин нөгөө захиалагч гэ залуутай багт наадам дээр зүрх ба ангируугаа орж ирээд хамааг юмаа асгад зутгаад нөгөө эмэндээ мансуурчсан. Тэгсэн ангийнх нь бүр гайхаастай. Чикёны ээж нь ирчихсэн гэсэн мессежийг аваад гарна. Гэхдээ нөгөө охиныг гайхаад л өнгөрнө. Чикён ээж дээрээ очиод яагаад ирсэн бэ гэлтгсэн Жэйгийн аавд таарсан чинь Чикёны ээж нь "Та яагаад прокурорын газар ирж уулзахгүй байна л" гэж хэлнэ. Багт наадам дээр Сэлгийн Эри хоёр маань үнэхээр хөвгчлээ бие бинийгаа айлгаал тэгснээ инээгээд л яагаад ч юм гой байгаа нь харагдана. Нөгөө талд Эри нойлын өрөөнд нэг утас нээх ба нөгөө утас нь Сэлгигийн аавынх нь утас. Тэгээд цэнэг нь унтарчин тэгсэн манай ангийн доожоогүй нөгөө охин чи орж ирэл ус уусан Эри чи надад цэнэглэгч олоод ир тэгвэл би чамайг танилцах болзоонд оруулж өгч чадсан шүү гэсэн. Нөгөө доожоогүй охин ч бөөн баяр болоод үлдснэ. Шууд нойлын өрөө ороод бөөлчихнө. Тэгсэн тэр хоёрын яриаг нь нөгөө санал тоолдог охин сонсонгуудаа шууд л Жэй рүү мессеж өчнө. Наадам дээр Сэлги Жэй хоёр байж исэн чинь нөгөө санал тоолдог охин чинь Жэй рүү мессеж бичснээс болоод Жэй нэг л баргар царайтай. Түүнийг харсан Сэлги яасан бэ зүгээр үгээ очсон. Жэй зүгээрээ гэд Сэлгигийн уруулан дээр наалцсан юм арилгаж өгнө. Манай хоёр амс хийгээд юм идэх гээд хийж өссөн ундаа уугч байсан чинь Жэйгийн аав нэрснээ хийж өссөн ундаа ууж болохгүй наадах чи ясанд ч муу гэсэн нэг амьсгаагаар Сэлги ууснаа шууд гэхэр чинь түүнийг харсан Жэй үнэхээр инээгээстэй тэгснээ аав нь нэг л их том юм яриад энэ ч юм уу тэр ч юм уу гэсэн. Сэлги "Ахаа нэг л амьдрах юмчиндээ хүссэн юм а идэж уух хэрэгтэй эзтэй" гэд манай хоёр сайхан идэж авна. Сэлгийг хайж байсан Чикёнтэй Эри таарснаа "Хүй Чикён чи чинь нэрээ найз залуугүй юм чи ийшээ хор гэж сохор болцороо оруулснаа. Манай найз байгаамаа хамгийн сайн кул залууг нь оруулаарай" гэсэн. Нөгөө охин захиалагч залууг оруулчихна. Захиалагч залуу орсноо "Чи Сэлгигээд охиныг таних уу? Энийг хэрглэж үзээд үр дүнгийн нөгөө Сэлгигээд охиндоо хэлээрэй" гэсэн. Чикён түүнийг анзаараад үнэхээр дургуун хүрнэ. Тэгснээ нөгөө захиалагч гэ залуучин гараа явчихна. Зүрж Эри орж ирснээр ширээнийхэн доор нь цэнэглэгч байхаар нь аавынх нь утсын залгаад л орхино. Тэгээд гараад ирсэн Чикён "Энэ дотор хэн байсан бэ?" гэсэн. Эри "Яасан чамд таалагдсан юм уу мэдгүй л" гин. Сэлги Жэй хоёр наадам дээр байгаа бүх ил тоглоомнуудыг туршиж үзээд манай хоёр бөмбөлгөн бассейн дотор орж сэлээд үнэхээр хөвгчлээ. Тэгснээ Жэй Сэлги рүү ойртоод нэг л тийм гой нөхцөл байдал үүснэ. Тэгснээ шууд л Жэй Сэлги рүү бөмбөг авч чулуудаад манай хоёр бөмбөгөөр байлдаж тоглоно. Тоглож дуусныхаа дараа сууж амарч явахдаа Сэлги Жэйгийн гарыг барьснаа. "Би чамтай хамт нэгдүгээр байранд орсондоо үнэхээр баяртай байна. Чи биш өөр хүн байсан бол би лав дургу байх байсан" гэсэн чинь Жэй түүнийг хараад инээн. Эрийг нэг тийшээ явж байгааг харсан санал тоолдог охин нэг л сэжигтэй санагдаад араас нь дагаад явна. Тэгсэн харанхуй зогсоол дээр Жэйгийн аавын машин дотор Эри суужсан. Сэлги хоёр уцтай юм билэ. Нэг нь S2 түүнийг авахын тулд надаас арай илүү хүч шаардагдана. Танаас бас арай их мөнгө гарах бах та гэсэн Жэйгийн аав нь "Битгий санаа зов чи надад тэрийг аваад би мөнгөний хангалттай өгнө" гэхэд энэ хоёрыг яриад сууж байхад нөгөө санал тоолдог охин чинь зургийг авч агаад санамсаргүй уцсныхаа гэрлийг асаагаад айсандаа нуугдчихна. Нөгөө ангийн доожоогүй охин чинь Эригийн заасны дагуу уцны цэнэглэгч хайж явж исэн ангид нь хин нэгэн ороод ирнэ. Түүний царайгийн галын наадмын гэрлэр харчна. Галын наадам үнэхээр үзэсгэлэнтэй. Сэлги болон Жэй хоёр хоёулаа хараа сууж иснаа Сэлги анх удаа л юм харж ингээд хоёр бие руугаа харж байна. Тэр үед санал тоолдог охин Жэй рүү мессеж явуулах ба
Жикён ирснэ. Ёо би чамайг зөндөө хайлаа Сэлкий гэсэн. Жэй байж байгаараа би гэс нэг тишээ яваад ирээ гэд явчин. Сэлкий маань уцаа хайгаа цүнхээ угсан нөгөө утас нь байхгүй. Манай хоёр сандралтна. Сэлкий хоёр Сэлкигийн аавынх нь алга болсон утсыг нэлээн хайн. Багт наадмаар яваад хүн болгоноор л асууна. Энэ үед Жэй сохор болзооны өрөөлөө ороод ирчихсэн. Ширээний доор нуусан байсан Эригийн Сэлкигийн аавынх нь утсыг олж аваад утсан дуурсан авсан чинь хeenж дуурахгүй. Тэгээд нойлын өрөөнд оронгуудаа Сэлкигийн аавынх нь нууц кодыг нэлэх гээд Сэлкигийн алга болсон өдрийг хийсэн чинь код нь таарна. Жэй тэрийг хараад үнэхээр их гайхна. Эри буцаж ирээд нөгөө утсыг хайсан утас нь байхгүй. Сандраад гарч ирсэн чинь өөдөөс нь нөгөө ангийн доожоогүй охин би цэнэглэгч болоод ирлээ гэсэн Эри маш гурлангуудаа чи яасан мэдрэмжгүй юм бэ гэснээ нөгөө охины чинь түлхээд яваад өгнө. Ингэж түлхэхийн бусад хүүхдүүд хараад л нөгөө нэг доожоогүй охины чинь шоолно. Жэй Сэлкигийн аавынх нь утсыг нэлээн ухаж байгаад эвгүй бичлэг харна. Тэр бичлэгээ үзсэн чинь багш нь хин нэгэнтэй үнсэлж явах ба нөгөө эмэгтэйгийнх нь зургийг ойртуулад харсан өөрийнх нь нэгч Жэна байна. Сэлкий маань үргэлжлүүлээд аавынхаа утсыг хайж исэн чинь Жэйгийн аав ирснээр юу хайж байгааг нь асууна. Сэлкий маань утас хайж гинэ гэсэн. Өө Эри чи хүрээдэр найз чинь утсаа хайгаад энэ чи хамт хайлцаад өгөөч л гэж хэлнэ. Тэгсэн тэнд ажиллаж исэн нэг их чи ямар утас байсныг асуухад Сэлкий маань тийм утсаа л гэд хэлнэ. Энд гурав нийлээд утсыг хайж исэн чинь нөгөө нэг даажаагүй охин чи ирснэ. Ахаа би сая сургууль дотор Жэна агчиг харлаа. Яаж тийм амар турсан бэ? Ямар юм хэргэлсийн тав надад хэлээд өгөөч гэл. Тэгсэн чинь түүний сонсоод Эри чи одоо юугаа яриад байгаа юм бэ гэд нөгөө охиныг түлхээд унгаачин. Энэ үед Жэй ангийн багш нарын өрөөлөө орж ирээд гадаа хүүхдүүд хашгиралтахаар нь сонхоор хараа зогсож исэн. Нөгөө нэг ангийн доожоогүй охин чинь хутга байрчихсан. Та нар яахлаараа бүгдээрээ намайг ингэж дээрлэгчээдээ. Та нар бүгдээрээ намайг хинч биш юм шиг үл тоомсордог гэл. Энд нөхцөл байдлыг тайвшруулах гад Жикёны ээж нь түүнийг аргадах гэж оролдоно. Тэгсэн нөгөөд чи улам амар галзуурснаа Эри рүү дайраад гарын зүсэд унгаачин. Энэ үед бүх хүүхдүүд үнэхээр их цочирдох ба цоогоор харж байсан Жэйгийн анги руу хин нэгэн орж ирнэ. Түүнийг харсан Жэй үнэхээр их цочирдно. Энэ үед нөгөө нэг ангийн доожоогүй охин чинь хутга барай шууд Сэлкигийн гарыг зүсчин. Сэлкий маань унах мөчөд хүн болгон л гайхаж хүүхдүүд бүгдээрээ уцаа гаргаж ирээд тэдний бичлэгийг хийж гин. Жэйтэй хамт нэг өрөөнд байгаа хүн бол Жэна. Жэна бол Жэйгийн эгч бөгөөд багаасаа хамтдаа хичээлээ хийдэг байсан ч гэсэн тэрээр хичээлдээ тун сайн хэрнээ. Жэй гэмтээхгүй тулд өөрөө зөв хичээлээ буруу болгож байн өмнөөс нь шийтгүүлж тэрч байтугай аав ээж хоёрынхоо хэрүүл хийж байгааг сонсох хэрнээ дүүдээ сонсоолохгүй тулд гүүж очоод жихийн дарга жишээнэ. Гэхдээ Жэй нэг бүтээлэг татаад эгчийнхаа хөл дээр юм унгаачихсан чинь Жэна агч зүгээрээ битгий санаа зов миний дүү хоёулаа хамт хичээлдээ явъя гэд дүүгийнхаа нүрийг угааж өглөөнийх нь цайг нэдүүлээд дөрөвд хувцас нь өмсүүлээд хамт хичээлдээ явдаг үнэхээр халамжтай эгч. Даанч том болох тусам Жэй эгчээгээ тоохоо болно. Түүнийг харсан аав нь ч гэсэн түүнийг тоохоо болно. Энэ үеэс хойш Жэй эгч үнэхээр ганцаардах ба бурхан дээр очиж байнгын намайг маш хүнд өвчин тусгаад өгөөж хэрвээ би хүнд өвчин тусах юм бол манай гэр бүлийнх нь намайг анзаарч эхлэх бахаа гэж гуйна. Гэтэл нэг өдөр сүмд байхдаа гинт тухайн алдаад унана. Ашгүйтэй би хүнд өвчин тусчлаа гэж бодоод эмнэлэгт очиод үзлэгт ороход нөгөөдх нь зүгээр л стресснээс болсон гэсэн хариу өгдөн. Тэгэл ааваасаа уушлалт гуйсан чинь аав нь одооноос би охиноо сайн харна. Миний охин бүх юмаа хичээлдээ зарцуулаад байнга нэгт ороорой. Аав нь чиний хажууд байнга байх болно гэдэг үгнээс манай Жэна агч үнэхээр их цочирдоод ангидаа байх болгондоо байнга аавыг нь өөрийгөө харж ийн гэж бодоол зүүдлээд байна. Тэгснэ ангийнхаа багш нь нөгөө манай Сэлкигийн аав байх ба их сургуулийн нөгөө нэг түлхүүрийн оосрыг харснаа багшаа би энийг авч болох уу гэсэн багш нь өгч нь Жэна агч түүнийг авч явснаа нөгөө эмнүүдээс уугаад ухаан жолоогүй хичээлээ хийж эхэлнэ. Тэгээ шөнө унтах гэсэн унтаж чадахгүй шалгалтын хариугаа бодоод сургууль дээр очингуудаа багш нарын өрөөнд орсноо хүүхдүүдийн материалуудыг үзэж гин. Энэ үед Сэлкигийн аав нь орж ирэх ба Жэна агч маань багшийнхаа урд сүгдснөө багшаа та намайг авраач дээ. Манай аав энэ тухай мэдвэл намайг яг алах болно гэд уйлж исэн багш нь битгий санаа зовоо анх удаа ингэж байгаа болохоор би чамайг хийнд ч хэлэхгүй гэсэн нөгөө Жэна агч нь баярлсандаа багшигаа тэрж аваад үнсээд багш нь болиулах гэсэн утсан дээр нь бичлэг нь явагдчихна. Үүнээс болоод л Жэна агч багшийнхаа утсыг хайгаад сургууль дээр ирсэн нь багшийн утсыг өгөөдөх гэсэн Жэй өгөхгүй гин. Нөгөө хоёр маань булаацалдаж байсан чинь багшийн утас цонхоор унаад шууд л Жэна агч цонхоор үсэрчин. Тэгээд утас хайж исэн хамгаалагч энэ хинбэ гэд гэрэл тусгасан Жэна агч маань нөгөө хамгаалагчийг багшигаа байна гэж хараад байна.
Бэртсэн байсан сэлхий дээр Жэгийн аав ирсэн анхны тусламж үзүүлнэ. Гэхдээ хүүхдүүд бүгдээрээ тойроо зогсчихсон зураг хүргээн авна. Жэй маань гараад ирчихсэн Жэна байхгүй. Тэгээд хайсан сэлхийгийн аавын утсыг олно. Жэй маань сэлхийд үнэхээр их санаа зовоод Чикёноос асуусан чинь түүнийг эмнэлэг рүү аваад явсаар гэж хэлнэ. Жэй маань эмнэлэг дээр очсон нэг эмч дээшээ хагалгааны өрөө рүү орсон бахаа л гин. Жэй маань үнэхээр их сандраад маш хурдан эмнэлгийн хагалгааны өрөө рүү орсон чинь аав нь сэлхийг унтуулчихсан хэвтэж чинь. Тэгснээ Жэй чи угаасаа эмч болох хэмжиндээ анхныхаа хагалгааг хийвэл ямар вэ гэд зүү утас бариулна. Тэгсэн манай Жэй өөрийн биеэр сэлхийгийн шарахыг боож өгнө. Сургуульд онцгой байдал зарлчихсан багш нь хүүхдүүдийн хамаг эмийн үзэж чинь учир нь ангийн шовдор охин эмийн нөлөөнөөс ийм зүйл хийсэн гэдгээ бүх багш нар болон захиралтай хэлчихсэн. Тэгсэн сэлхийгийн ээж нь эмнэлэг дээр ирчихсэн. Миний охинд яалаараа зөвшөөрөлгүй хаалгаа хийдیں۔ Та угаасаа ийм зуршилтай хүн үү? Би яг одоо охиныгоо аваад явна гэд Жэйг газ охиноосоо холдуулангуудаа өөрөө охиныгоо аваад явна. Жэй маань ядарчихсан гэртээ орж ирээд хэвтчихсэн нөгөө санал тоолдог охин чинь залгаснаа. Одоо юу болох юм бэ? Нөгөө охин чинь хамаг юмаа хэлчихсэн байна. Хоёулаа баригдах өнөө маргаашгүй гэсэн. Жэй би чамд тэр эмийг битгий зараарай гэж хэлсэн штэ. Чи яагаад өөрөө мэдээд зарчихсан гэд уцаа таслана. Чикёны ээж нь Чикёныг алийг наадхаа гаргаад ир гэсэн Чикён мэлцэн. Тэгсэн ээж нь сэлхий рүү халтсан нөгөө зэвсгийг л яриад байсан юм байна. Хүчээр авснаа энэ чамд байх буруу. Тиймээс би үнийг хатгаллаа гэд авчин. Манай ээрээ гэртээ ирчихсэн чинь бүх юмыг битүүмжилчихсэн. Өөрөөхөө өөрхий гэрээхээ гадаа сууж ийн. Учир нь манай хүн нилээн мөнгөний асуудалд орчихсон бололтой. Уцаа оролдож исэн хүн болгон л нөгөө нэг бичлэгийг тавьчихсан. Манай хэд гэртээ өөрсдөө нөгөө бичлгүүдээ үзээд айгаад сууцгааж ийн. Энэ бүхэнд ганц баярлж байгаа хүн нь Жэгийн аав. Сэлхий маань сэржигсэн комментуудаа уншаад яана гэд бодоод байжсэн. Жэй араас нэрж тэрснэ. Би чамд үнэхээр их санаа зовлоо гэд тайлагдсан байсан товчийг товчилж өгснө. Хоёлаа гарч хамт кофе ууцгаая гэд манай хоёр гарна. Тэгснэ Сэлхий би чамд нэг хэлэх юм байна. Танай аав чинь тийм сайн хүн биш байсан бололтой. Сурагч нартайгаа явуулдаг байсан гэсэн цуурхал байсан гэсэн чинь түүний Сэлхий сонсноо. Жэй юм болгон чиний бодсон шиг байдгүй юм. Битгий дахиж ийм юм яриараа миний амьдралд оролцох хэрэггүй гэд уурлаад яваад өгнө. Сэлхий буцаад эмнэлэг рүүгээ орох гэсэн эмнэлгийн хаалга нь хаалттай. Арын хаалгаар нь орох гэсэн хэсэг хүмүүс янз бүрийн юм зөөгөөд явж гин. Түүнтэй хамт Жэйгийн аав нь. Сэлхий маань түүнийг хараад гайхаад яана юу юм болоо гэснээр гяз нуугдана. Тэр хүмүүсүүдийг явсны дараа эмнэлэг рүү орсон утсан дуурайд нөгөө захиалагч ах нь тэгээд тэр ахтайгаа яриад явж исэн нэг өрөөнд дотор нөгөө зөөжсэн боотолтой юмнаас нь гинт хөл гараад ирнэ. Жэй гэрлүүгээ харж явж исэн хин нэг нь араас нь дагаад байгаа юм шиг санагдаад хурдаа нэмнэ. Тэгсэн Гэвген цахилгаан борохоогоор түүний цохиулаад унгаач нь нүдэ нэгээд харсан Жэнагч. Тэгсэн Жэй ёо та намайг бараг алах нэ гэдэл босоод ирнэ. Жэнагч чи надаа багшийн утсыг өгчгөө. Энэ бүхэн чиний бодож байгаа шиг зүйл биш. Би ааваас үнэхээр их айж байна. Энэ бүхнийг аав зохион байгуулсан гэсэн. Жэй та ийм болохоор л гэртээ ирэхгүй байгаа мó гэсэн Жэнагч тиймэл гин. Тэгснээ Жэнагчтэй нэг утас өгснөө. Намайг хизээч хамаагүй залгангууд заавал энэ утсыг аваарай гэд явна. Сэлхий айгаад эргээд харсан Жэйгийн аав нь шууд утсыг тасалж авснаа. Чи битгий ирээдүйд эмч болно гэдтэй. Энэ хүмүүс бол хэн гэдг нь тодорхойлогдоогүй ар гэр нь байхгүй зогцнууд. Тиймээс би энэ хүмүүс туршилт хийдгийг гэж хэлснэ. Сэлхийг гаргана. Маргааш нь мөрдөгч нар сургууль дээр ирэх ба хүүхдүүдийг хамтарч ажиллахыг хүснэ. Тэгээд нэг нэгээр нь хүүхдүүдийг оруулж ирснээр байцааж эхэлнэ. Сэлхийг хойд ээж нь сургуульд нь хүргэж өгөх ба ямар нэгэн хэрэг гарвал өөрлөө нь яриарай гэж сануулна. Сэлхий анги руугаа орох гэсэн багш нь таарснаа шууд захирал руу залгаад Сэлхийг ирснийг дуулгана. Багш нарын өрөөнд нөгөө нэг ангийн тоожоогүй охин ээж аав болон өмгөөлөгчөө авчирчихсан. Манай Сэлхий гайхаж байснаа надад ч бас ар гэрийн хүн байгаа л гин. Тэгээд хойд ээж рүүгээ залгасан хойд ээж нь шууд л хүрээд ирнэ. Нөгөө доожоогүй охин ч хэргэлсэн эмээ Сэлхийгээс авчихсан. Сэлхий сургууль дээр хүүхдүүдэд эм зардаг гэд хэлчихсэн байдаг. Тэгсэн захирал багш нар нь бөөгөндөө итгээд Сэлхий чи яагаад хүүхдүүдэд эм зараад идэгин гэсэн. Сэлхий маань үгүй. Би огт зараагүй гэхэд хойд ээжээс нь бусд нь бүгдээрээ итгэдэггүй. Энэ үед мөрдөгч нар орж ирснээр Сэлхийгээс байцаалт авах хэрэгтэй байна. Чиний эмнэлэг дотор явж байсан бичлэгч нь биднэрт байгаа гэхэд Сэлхий маань бодож байснаа. Тэр эмнүүдийг Жэй зардгаа гэж хэлчихнэ. Ангийн багш нь анги руугаа орж ирснээр нөгөө нэг санал тоолдог охиныг аваад гарна.
Жи сэлхийтэй ярих гэж оролцсон боловч сэлхий түүнийг тоосонгүй. Ангийнх нь гадаа захиалагч залуу ирж гисэн. Түүнийг харсан Эри өө сэлхийгийн найз залуу байна л гэж авна. Нөгөө хоёр ч маш хурдан гарснаа нэг буудлын өрөөнд орсон. Нөгөө захиалагч чинь чи надаас хулгаасаа эмнүүдээ авчирсан уу? Энэ хавийн сургуулийг нэг охин эмээр бааздаг гэж байна. Чи түүнээс авдаг байсан уу хэн гэдгийг мэдхүү гэсэн сэлхий мэдгүй л гэж байна. Тэгвэл яаж авдаг байсан тэр охиныг олох хэрэгтэй гэсэн сэлхий нэг кодоор гин. Тэгвэл яг одоо холбогдоодох гэд манай сэлхийг айлхна. Жи аав дээрээ очсноо яг одоо сэлхийг наад хэрэгээсээ гарга. Та Женагчиг хаана байгааг мэдэхгүй үсттэй гэд аавыгаа сүрдүүлнэ. Нөгөө захиалагч чинь сэлхий рүү мессеж үзнэ орой 6 цагт метроны буудлын 8 дугаар гарцсан дээрээс нөгөө эмээг авах хэрэгтэй. Би бас хамт очино гэж хэлнэ. Тэгсэн сэлхий энэ хоёрын одоо хинэн очиж зарах байгаа юм болоо гэж л гайхаад байна. Нөгөө санал тоолдог охин чинь Жэйтэй таарснаа би нэрээ сэлхийд уриг тавьчихсан штэ. Цагдаа нарт мэдэгдээд метроны буудлын дээр уулзъя гэд газар цагийг явуулчихсан гээд л хэлээд ажина. Түүнийг сонссон Жэй маань маш хурдан явна. Жэй сэлхий рүү залгсан боловч сэлхий уцаа авсангүй. Жэй маань таксийн дотор явж явах ба сандарсандаа Жэна агч руу хаана уулзах цаг товыг товолоход Жэна агч шууд зөвшөөрнө. Метроны буудлын дээр сэлхий маань нөгөө нэг эмийг авахгаа зогсож байна. Түүнтэй хамт нөгөө захиалагч чинь учир нь энэ эмийг хэн зарж байгааг тэр байхыг хүсэж байгаа. Жэна агч автобусны буудлын дээр байх ба сэлхийгийн хойд ээж рүү би танд нөхрийн чинь уцыг заавал авчирж өгнө. Уулзлаасаа жоохон хоцрох юм шиг байна гэсэн мессеж явуулна. Сэлхийд байршил өөрчлөгдсөн гээд өөр газар руу явуулах ба хуучин байршилд нь Жэна агчиг аваач нь. Жэна агч нөгөө кодыг хийгээд онгойлгосон шаал өөр дотроос нэм гараад ирнэ. Байдлыг ойлгосон Жэна агч шууд хаагаа зүхтаахад нөгөө захиалагч залууч нараас нь нэлээд хөөж авна. Сэлхий хүлээж байгаарай гэсэн газар нь байж исэн Жэй ирснэ. Чи зүгээрөө гээд санаа зовсон байдалтай гүйж ирнэ. Тэгээд цагдаа нарыг ирж байгааг харснаа шууд л сэлхийг хөдлөөд манай хоёр зүхтцгаана. Энэ үед Жэна агч хөөхий зүхтаж байгаад араас нь нөгөө захиалагч чинь хөөн яг гарахын даваан дээр үүдэн дээр нь сувилагч нар Жэна агчиг барьж аваад эмнэлгийн машин руу хийчин. Түүнийг харсан захиалагч юу билээгээ зогсож байсан араас нь явж байсан машин дотор нь Жэй болон Жэнагийн аав нь явж байгаагаар манай кино маань дуусж байгаа. Та бүхэнд маань кино маань таалагдсан бол мөнх лунаа суугата лайк, subscribe битгий мартаарай. Ингээд түгэж чадхаараа түгээцгээе. Маш их баярлалаа манай суугийг сонгож үзсэн танд.